Үгүй одоо дөнгөж сайхан лайв хийгээд дууссан чи одоо бас нэг төгшүүртэй мэдээ гарч ирээд. Үгүй одоо нэрэ хэдүүлээ энэ хэдэн хулгайчийг нэрэ яах вэ? Одоо ашигт малтмлын нөгөө нөөц ашигсны төлбөр буюу амнаатыг бүгдээрээ бөө эсэргүүцэл болж байгаад энэ амнаатыг өөрчлүүлэхгүй гэд бид нар тэгээд одоо ардын намын бүлэг хэлцээр шийдсэн байсан. За гэтэл ерөөсөө өнөө маргаашгүй оруулаад энэ 7 хоногтоо бараг багтаагаад энэ ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг өөрчлөлтөг ашигт малтмлын хуульд оруулах гэж байна. Одоо ингээ наадамд өгцөн хүмүүс сэрэмж алдсан яг энэ үеэр ийм хуулийн хулгайг эдгээр ч бүр хийдэг байхгүй бүр заншсан сурцсан. Тэгээ энэ бүр ингээ 30 хэдэн жил явж байгаа хулгай байхгүй юу? Одоо ашигт малтмлын тухай хуульд өөрчлөлт оруулаад ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг бууруулах юм байна. Яагаад ингэж байгаа юм бэ? Би бүр үнэхээр учрыг олохгүй байна. Та нарыг улсын их хурлаа. Одоо зэсийн үн бол дэлхийн түүхэндээ байгаагүй асар өндөр түвшинд хүрж байгаа. Тоон тутамдаа одоо тэр Goldman Sachs, Citi гэдэг тэр санхүүгийн шинжээчдийн одоо таамаглаж байгаагаар бол одоо 15 мянгад хүртэл өсөж байна. Гэтэл өнөөдөр бид нар Монгол улс одоо хуулиа хэлэлцээд, яаралтай журмаар хэлэлцээд, за энэ хуулийн эсрэг байгаа хүмүүсийг гадагшин дотгошин явуулж агаад өөрсдийнхөө ийм лоббины хүмүүсээр ингээд батлуулах гэж байна. Тэгээ энэ одоо яагаад ийм Рио Тинтогийн талд гадны талд үйлчилдэг юм бэ? Би бүр гайхаад учрыг олохгүй байна. Одоо ч гэсэн бид нар энэ хэрүүлийг хийсээр байгаа. Зэсийн амнаатыг Эрдэнэт дээр 21%-аар төлж байна. Өсөн нэмэгдэх роялти буюу ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр гэж одоо зэс олборлож байгаа уурхаанууд төлдөг. Зэсийн үн дэлхийн зах зээл дээр өсөх тусам энэ амнаатыг бид нар одоо авдаг. Энэ бол эзний хуваар энэ Монгол улсын эзэдийн баялагийг нь одоо зарж байгаа учраас эзэдийнх нь хувьд өгж байгаа татвар. Гэтэл энийг одоо Эрдэнэт дээр оюу толгой дээр тогтворжуулсан. Эрдэнэт энийг нь төлдөг 21%-аар. Гэтэл одоо энийг нь дахиад багасгахын гинэ оюу толгой дээр тогтворжуулаад багасаа одоо ханаагүй. Тэгээ энэ хуулиа наадмын өмнө маш яралтай оруулаад ерөөсөө ингээд батлаад явах гэж байна. Бямб цогтоо та болооч ээ. Улсын их хурлын гишүүдээ дамдын ямаа ичээч. Яагаад та нар ийм арт түмнээ бододгүй ийм одоо ямар өөдгүй юм бэ? Одоо хэлэх муу үнэхээр олдохгүй юм аа. Зэсийн одоо үнэхээр одоо зэсийн үн дэлхий дээр гайхалтайгаар өсөж байна л да. За яагаад ингэж байгаа юм гээд одоо хамгийн гол одоо нөлөөлж байгаа зүйл нь болохоор энэ Чилдээ төдийг одоо дэлхийд том уурхайд тооцогддог л да. Скандита гэдэг энэ уурхай олборлолт одоо 33%, 3.1-ээс илүү 3.1% ингээ багассан байна. За мөн Колохаус гэдэг бас нэлээд том зэсийн уурхай олборлолтоо 29% багасгсан. Бас дэлхийн нэлээд томоохон уурхад одоо осол гарч одоо нийлүүлэлт нь хумигдсан. За ийм одоо нөхцөл байдлаас болоод зэсийн үн нэмэгдсэн. Дээрээс нөгөө нэг нийлүүлэлт нь багассан. Нийлүүлэлт ингээд багассан, эрэлт нь ихссэн. Одоо Америк өөрөө цэвэршүүлтэн зэсэндээ асар өндөр татвар тогтоож байгаа юм байна. 27 онд 15%, 28% онд бүр 30% хүртэл одоо татвар тогтооно гэд ингээд зарлцсан. Энэ нь одоо зэсийн эдийн засгт савлгаа нэлээд том савлгаа үүсгэж байгаа юм байна. Хамгийн том хэрэглэгч хятад өөрөө сэргээгт гэрчим хүч болон тэр дата төвийн хэрэглээд өөрөө зэсийн үнийг байнга дэмжиж байгаа. Ийм дэлхийн зах зээлд ийм таатай нөхцөл үүсээд зэсийн үн урьд хожид байгаагүйгээр асар ихээр өсөж явахад манайх зэсээс авах одоо гол олборлолт манай гол экспортын бүтээгдэхүүн зэсээс авдаг амнаатаа бууруулна гэдэг ингээ хулгайгаар энэ хуулиа батлах гэж байна. Гэхдээ та нар ч одоо хэний их хурл юм бэ? Хинд үйлчлээд байгаа юм бэ? Ийм яадаг мó өөдгөө хулгайчуд вэ? Гэхдээ одоо яах вэ эднэрийг нэрээ? Бүр арай дэндүү юм. Бид нар одоо оюу толгой дээр шаардлага тавиад одоо бүгдээр оюу толгой дээр нийлээгээд ингээд энэ тэмцэл дуусаагүй байтал дахиад энэ талд нь хулгай. Ерөөсөө их хурл дандаа ийм хулгай явдаг. Тэгэл ийшээ хараад ноён уулыг хулгайлж ятал тэнд ингээл оюу толгой, тэнд одоо сая хаалцсан бүрэгдээ гээл ингэж байна. Энд нь ингээл бүр тасралтгүй хулгай. Нэг хүн энэ хулгайтай тэмцэх үнэхээр ямар ч боломж байхгүй. Одоо тэгээд сая Батнайрын гишүүн лайв хийгээд та нар минь сэрэмжтэй байгаа ч гэд ингэж штэ. Тэг хэвлэл мэдээллийнхаа та нар одоо гишүүн болгоноос байр суурийг авах хэрэгтэй. Яагаад Монгол улс орж ирэх орлогоо өөрсдөд нь зүгээр орж ирж байгаа энэ орлогоосоо татгалзаад байдаг юм бэ? Наан чи хүмүүс ахмадууд тэтгэврээ нэмгээд одоо жил сараар ингээд ордны гадаа зогсож штэ.
Энэ хүмүүсийнхаа цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй байна. Өөртөө байгаа орлогоосоо ингээд татгалзаад энэ одоо ямар хинд үйлчилдэг хогийн хүүгийн муулгаачуд вэ? Одоо бүр үнэхээр хэлэх мууг олдохгүй байна. Одоо гишүүн болгоны байр суурийг энэ дээр авах хэрэгтэй сурвалжлагчд очоод 126 гишүүн болгоны байр суурийг намын бүлэг болгоны шийдвэрийг энэ дээр авах хэрэгтэй. Яагаад юм хөгийн юм бэ? Одоо энэ дээр одоо Батнайрамд гишүүн сая шүүл үлээлээ л дээ. Тэгээд Солонгоо гишүүний сая Солонгоо гийн одоо юуг уншлаа, тавьсан постыг дөнгөж сая уншлаа. Сая талбай дээр жагсаал хийгээд эднэрийн яста арайч үгүй байлгүйдээ та нартай хамтраа бүгдээрээ хамтраад энэ Рио Тинтогийн эсрэг явъя гэд ингээд лайв хийгээд орж ирсэн чинь шин мэдээ. Ийм одоо амнаатын хулгай, хуулийн хулгай. Тэгээ эднэр бол ерөөсөө энэ 90 оноос хойш наадмын өмнө, шинэ жилийн өмнө, эсвэл цагаан сарын өмнө, эсвэл ямар нэгэн баяр ёслолын өмнө хүмүүсийн анхаарал халамж суларцсан үеэр эсвэл шүн дүүлээр яг ийм хулгай хуулиа баталдаг. Одоо бас яг энэ хулгай явах гэж байна. Тэгээ бүгдээрээ дахиад сонор сэрэмжтэй байна. Оюу толгой гэд ингэжэл ингээд дахиад амнаатын хулгай. Тэгээ энэ одоо оюу толгой зориулсан Рио Тинтод зориулсан хууль штэ. Ямар өөдгүй юм бэ та нар? Яагаад ийм хөгийн юм бэ? Би бүр одоо үнэхээр хэлэх мууг олдохгүй байна. 26 оны одоо дундаж таамгаар бол зэсийн үн одоо бүр 13800 14000-д хүрнэ гэсэн. За бүр 28-аас 30 онд 15000 давнаа. Энэ яг ийм нөхцөл байдалтай болчлоо гэд ингээд явж гин. Тэгтэл одоо манайхан нэрээ арай дэндүү байна. Монгол улс зэсийн үнэ бол төсөв дээр хамаагүй багаар суулгадаг. Зэсийн үн өнөөдрийн таамаглаар ингээ 14-5000 хүрэх гэж хахад Монгол улс бол зэсийн үнийг хоёр нөхцлөөр одоо тооцдог, төсөв тооцохдоо. Зах зээлийн үн болон тэнцвэржүүлсэн үн гэж. За зах зээлийн үн нь болохоор Лондонгийн металлын биржийн үн одоо энэ 9700 100000 орчим доллараар тооцож байгаа. За тэнцвэржүүлсэн үн гэдэг нэг 8000 гаруй доллараар тооцдог. Яг гоо зүрх нь бол одоо энэ одоо зүрүүгөө олохоор юу гэдгийг докторжуулалтын санд одоо хийн гэж ингэж хэлдэг л дээ. Тэгээ одоо тийшээгээ яг ордгоогүй юу энд хийн хяналт тавьдгүй. Ингээд одоо татвараа бүрэн авах ёстой сангийн яам нь хулгайч, хулгаагаар юм хууль оруулдаг. Бидний юмыг хямжаах ёстой. Одоо тэр баялагын маань одоо хичнээн хувь нь яаж гарч ийн гэдгийг хямжаах ёстой. Бидний өмнөөс хянах ёстой. Эрдэнэс 5 толгой ажиллаа хийдэггүй. Сангийн яам нь юм хулгайч, уул уурхай яам нь юм хулгайч, сайд нь юм хулгайч. Одоо яах юм бэ хэдүүлээ. Ста үнэхээр одоо төвхтэй юм аа. Одоо ер нь бол явж үнэхээр та нар ийм байх юм бол энэ төрийг авч хаях тэмцэл рүү шуудрахаас өөр ямар ч хувилбар байхгүй. Энэ төр чинь бид нартай хамт биш вэ штэ. Ард түмэнтэй биш вэ штэ. Бид яг үндэ гадныхантай дайн хийж штэ. Рио Тинтотой дайн хийж хахад Монголын төр тэд нартай нийлээд ард түмнийхөө эсрэг вэ штэ. Тэгэхээр бид нар яах юм бэ? Эхлээд дотоодын дайснаа дарж аваад дараа нь ингээд үзэх ёстой. Ийм хувилбар, ийм шийдэл рүү гарцаагүй ийм юм руу Монголын төр биднийг түлхэж штэ. Бид нар саяхан бүгдээрээ нийтээрээ эсэргүүцэж байгаад энэ амнаатыг болиулъя гэд ингээд шийдэл гаргасан. Тэгээд ардын намын бүлэг арай хийж одоо амнаатыг хилцэхгүй бус туйлаа хилцье гэж шийдэх шиг болсон. Тэгсэн чи одоо дахиад нууцаар хулгаагаар наадмын өмнөхөн энэ амнаатыг бас хуулиа оруулж ирж штэ. Тэг хэдүүл одоо яаж эсэргүүцэх вэ? Бид нар хаашаа талбай дээр өдөр цаг наргүй амьдрах ёстой мó? Тэнд хүнд амьдраад ахад тоохгүй байгаа штэ тэд нар. Тэтгэврээ нэмүүлээгээд амьдраад ахад тоохгүй байгаа. Та нарын тэтгэврийг нэмэх мөнгийг чи эднэр зүгээр тавьж тууж штэ. Рио Тинтод бэлгэлж штэ. Гэхдээ ямар хөгийн юм бэ? Уг нь энэ зэсийн нэмэгдэл чинь бид нарт орж ирэх ёстой байхгүй юу? Тэгтэл Риод бэлгэлж байна. Ямар хахуул авахаараа юу хийчихээрээ та нар одоо ийм шийдвэр гаргах гээд ингээд сууж идэг юм бэ? Энийгээр одоо юугаар зүвтгэж, юугаар яаж тайлбарлах юм болоо? Засгийн газар энийг оруулж ирж байгаа юм байна. Их хурлын бямб цогт энийг их хурлаар ямар асуудлыг хизээ хилцэх вэ гэдэг энэ асуудлын дарааллыг бол их хурлын даргын зөвлөлдөр шийддэг. Энийг бол бямб цогт оруулж ирж байгаа юм байна. Энэ бямб цогт энийг одоо хилцхийг дэмжиж байгаа юм байна. Ардын намын бүлэг дэмжиж байгаа юм байна. Одоо ардчлал намын бүлэг эсрэг байна гэж найдаа. Иргэний зориг нам, ногоо нам юу үлээ иргэний зориг ногоо нам нөгөөх нь үндэсний эвсэл хүн нам эднэр эсрэг байна гэж найдаа. Сурвалжлагчд минь сэтгүүлчд минь та нар одоо хэрвээ үнэхээр эднэрт худалдагдж барьцаалагдаагүй бол яг энэ амнаат дээр энэ гишүүн болгоны байр суурь бүлэг болгоны байр суурийг авч олон нийтэд мэдээлээч. Дээрээс нь бид нар хэрвээ та нар хилцэж байгаа бол энэ хуулийн хилцхийг эрс эсэргүүцэх ёстой.
Энэний өмнө ашигт малтамлын хуулийг их хурал болгон үйлчилдэг. Энэ бол дандаа гадныханд үйлчилсэн лобби байдаг. Ашигт малтамлын хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага өнөөдөр юу байгаа юм бэ? Олон түмэнтэйгээ хилцүүлэг хий. Сонсгол хий, нийтэд мэдээл, тэгжээж энэ ашигт малтамлын хуулинд өөрчлөлт оруул гэдэг шаардлагыг бид нар тууштай тавьмаар байна. Ашигт малтамлын хуулийг өөрчлөхдөө амнаатыг өөрчлөх ямар шаардлага байгаа юм бэ гэдгийг энэ хуулийг оруулж ирж байгаа холбогдох яамд, сайд, засгийн газар тайлбараа өгөө. Учирлаа, чи ямар хэний гар хөл болоод ямар хулгай хийгээд байгаа юм бэ? Одоо энийг болмоор байна. Та нар ямар өөдгүй, ямар арчаагүй, яасан энэ авилгач энэ балиар муухай хүмүүс вэ? Энэ бол цэвэр авилгын хууль шүү дээ. Олон түмнээ бодохгүй ийм хуулийг ингэж хулгаагаар оруулж ирж гинэ гэдэг бол маш хурдтай батлах гэж байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө хулгай, авилга, өөр юу ч биш. Хэрвээ ийм хууль батлах юм бол бид нар үнэхээр одоо энэ улсын их хурлыг энэ хуулийг эсэргүүцэж одоо тарааж эднэрийн эсрэг тэмцгээс өөр сонголт бид нар үлдээхгүй байна. Биднэрт үлдээхгүй байна. Тэгээ одоо бүгдээрээ ямар ч үсэн энэ хуулийг нь маш анхаарал хянамгай байж иж бүгдээрээ одоо анхааралтай байж иж хин ямар санал өгөх вэ гэдгийг ил санал хураалтаар шийдвэрлэе гэдэг өдрийн цагаар ажлын цагаар ил санал хураалтаар шийдвэрлэл гэдэг ийм шаардлагыг олон нийтээрээ тавьцгаая. Гишүүн болгоны байр суурийг энэ хууль дээр тодруулъя. Ямар санал өгөх вэ гэдгийг нэг бүрчлэн асууж тодруулах одоо ингэж одоо бидний хяналтал одоо үлдэх шиг болж байна. Хэвлэл мэдээллийн хяналт болон бидний хяналт ингээл нэг хэдийн юм сонгогдчихвол тэрний алхам болгоны шийдвэр болгоны санал болгоны хямжаах ийм хэрэгцээ шаардлага үүсэх ямар төвөгтэй юм бэ? Уг нь тэр чинь бидний өмнөөс бидний эрх ашигыг хангасан зөв зөвтэй шийдвэрийг гаргаж авах хэрэгтэй их хурал штэ. Гэтэл одоо ингээл алхам тутам нь хулгай. Тэгээ энэ юу хулгайлах гэж байгаа болоо гэж бид нар байнга хянах ийм хэрэгцээ шаардлага үүсчихэд байна. Энд чи одоо зөв тогтолцоо юм уу? Дарээ дэндүү байна. Ийм юм ингэж олон дахин яваад байх юм бол бид нар энэ тогтолцоог нураах, ерөөсөө энэ системийг нураах шаардлага үүссэн л дээ. Тэгээд ийм шаардлага руу, ийм алхам руу улам бүр энэ их хурал, энэ төр засаг биднийг түлхэж байгаа нь дэндүү харамсалтай байна. Тэгээ бүгдээрээ маш их сонор сэрэмжтэй байгаарай. Ойр ойрхон дахин жагсаж цуглах ийм хэрэгцээ шаардлага биднэрт өдөр болгон гарах юм байна. Маш харамсалтай байна. Тэгээ сонор сэрэмжээ бити бууруулаарай гэж одоо та бүхэнд хэлье. Энэ шийдвэр ч бас оюу толгойтой нэгт холбоотой. Энэ бол оюу толгойд зориулж, Рио Тинтод зориулж гаргаж байгаа шийдвэр. Гарцаагүй тийм. Тэгээ Риогийн гар хөл, гадныхны гар хөл болсон ийм төр засдгийг нураахын төлөө бүгдээрээ хүчээ нэгтгэх тийм цаг ирсэн байна.